저희 소개요? 네. Сайн байна уу? Намайг Жон Хунсуу гэдэг. Би Good Neighbors олон улсын төрийн бас байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажилладаг. Юуны төрөнд Good Neighbors байгууллагынхаа талаар танилцуулъя гэж бодож байна. Good Neighbors байгууллага нь өлсгөлэн гачигдalгүй хамтдаа сайхан амьдрах дэлхийг бүтээх зорилготойгоор 1991 онд Бүгд найрамдах Солонгос улсад байгуулагдсан. Өдгөө дэлхийн 49 гаруй оронд орон нутгийн хөгжил, иргэдийн бие даах чадварыг сайжруулах болон тогтвортой хөгжлийг дэмжихээр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын төрийн бас байгууллага юм. Good Neighbors олон улсын төрөмс байгууллага маань 2006 онд Монгол дахь төлөөлөгчийн газар нь 7 хүнтэй сайн хуршгэлсэн цэцэрлэгээр бид нар анхны үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл 20 жилийн дараах бидний хөгжил өөрчлөлтийг харахад бол бид нар хэдийнэ 95 ажилтнтай, 8 салбартай, мөн төр төрийн бус олон улс болон хөгжлийн 100 гаруй байгууллагатай бид нар түншилж үйл ажиллагаагаа явуулж байна. Яа харахгүй ингээ харах юм бол хүүхд төгслийн төв маань байгуулагдсан тэр цаг мөч ялангуяа Улаанбаатараас жоохон зах дуу хороолт дундаа байгаа энэ төв маань өөрөө хамгийн гол нүдэ болсон ийм шийдэл байсан гэж хардаг. Яагаад гэвэл яг энэ тухайн үед цаг үед нэлээд хэдэн жилийн өмнө шүү дээ. Орон нутагт ажилладаг ийм олон байгууллагууд ер нь байгаагүй ховор байсан. Ихэнх номын сангууданд хотын төвдөө өдөр болгон хүүхдүүд тэнд очиж чадахгүй. Өдөр болгон хүүхдүүд хичээлээ тараад номын санд ном уншихаар очихгүй. Харин хүүхдүүдийн байгаа газар тэр төвийг байгуулах гэдэг бол үнэхээр нүдэ болсон. Яг хүүхдийн эрхийг хангаж чадсан, хүүхдүүдийг хамгаалж чадсан тийм том шийдэл. Good Neighbors Монгол байгууллагын онцлог нь зорилттой бүлгүүдэд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдагт оршдог юм а. Учир нь бид салбаруудаа гэр хорооллын бүсэд буюу хэрэгцээт бүлгүүд дундаа байгуулсан байдаг. Ингэснээр иргэд бидэнд шууд хандаж тусламж хүсэх бүрэн боломжтой бөгөөд бид тухайн орчин нөхцөлийг боддоор үнэлж хэрэгцээт дэмжлэгийг шууд хүргэж чаддаг. Энэ нь хотын төвдөх төв офисоос хэрэгцээт бүлгүүдийн амьдралд тохиолдож байгаа бодит бэрхшээлийг таамаглахаас хамаагүй илүү үр дүнтэй юм. Магадгүй төвөр хөлсүүлж байгаа хүмүүс маань бүгд тийм баяр хөөртэй маш сайн байна бас байхгүй. Заримдаа хэцүү кейстэй маш хэцүү хүмүүс ч гэсэн ирнэ. Заримдаа зөвхөн үдийн цай авахын тулд зөвхөн тэр хоолны төлөө ирж байгаа хүмүүс ч ирнэ. Гэрт нь аав ээж нь ч юм уу те гэрт нь тийм тав тухтай орчин байж чадахгүй тохиолдолд Good Neighbors-ийн төв нь өөрөө халуун дулаан гэр бүлийнх нь орчин өсгөж өгдөг. Учираас тэр хүмүүс зориод ирж байгааг нь харах үедээ бас талархдаг. Нэг жил ингээд нэг хүүхэд маань ингээд ерөөсөө ингээд чимээгүй суугаад тэгээд тэр үед бас ер нь их айхтар ажиглаад манай төвийн багш маань тэр үед ч гэсэн ажиглаад дараа нь харсан чинь тэр хүүхдийн маань ээж нь нас барчаад удаагүй яг шилжилтийн насныхаа үе дээр байсан. Ээж нь нас барчаад удаагүй яг тэр ээж маань нас барсан гэдэг үгийг хэлж чадахгүй бусад хүүхдүүдэд ажиж чимээг ингээ суугаа бичижсэнийг нь ажиглаад манай багш маань тэгээд дараа нь уулзсан хүүхд маань бас маш их сэтгэл нь хөдлөөд маш их хуйлаад тэгээд үнэхээр тэр эзгүй ягалангуяа өсвөр насны дээр байгаа хүүхд маань хаашаач эргэж магадгүй те өрөөч орж магадгүй эцэгхэн зураг хэсэг хэцүү цаг үедээ өдөр болгон төв дээр ирж өдөр болгон
багш нартайгаа харилцаж өдөр болгон бид нараас тэр хүүхдийн ээжийнх нь хайрыг орлоодч болох нь тэрх юмсан гэж зориулж ажиллаж байсан. Ээжээ. Хүү хичээлэн тавцсан уу миний хаа? Гэр бүлийнх нь хувьд бол тодорхой хэмжээний бас ээж нь байх үед анхаарал халамж нэлээд бас сайтай байсан ч ээж нь байхгүйсны дараа бол ер нь аавынх нь жоохон сэтгэл санааны хувьд тэр гэр бүлийн хувьд тэр хүүхдүүдтэй харах анхаарлын хувьд гэсэн тэр ер нь жоохон суларсан нэг хэсэг бол жоохон хэцүү байдалд нэлээд орсон. Яг нөгөө хүүхэд өөртөө би ямар надад үйл хайхар хүчирхийл дүртөөд байна уу эсвэл бол надад айтаа тухтай байх орчин нөхцөл дутагдаад байна уу энэ олгоныг хүн хэлэхгүй л бол хүүхэд бага насны хүүхэд учраас мэдгүй шүү дээ. Тийм болохоор одоо энэ үнийг аав ээжд нь зориулаад бид нар сургалт хийдэг байхгүй юу? Төсөл хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн аав ээжд нь сайн эцэг их байх гэдэг сургалтыг дамжуул ордог. Тэгэхээр энэ сургалтанд суусан аав ээж маань за би чинь нэрээ энэ дээрээ анхаарах юм биш үү? За энэ дээр нэг жоохон дутуу яваад байгаа юм байна тийм ээ. Ингээд би нэг хүүхдтэйгээ харьцжвал бас арай дээр юм болоо тий гэсэн ойлголтыг ээж аавуудад бас өгөхийн тулд бид нар эцэг эхчүүд рүүгээ илүү төлөвлөгөө ажилдаг байгаа. So we invited 5 Өнгөрсөн жил бид 5 хүүхдэд камер өгч 5 өөр сэдвийн дагуу зураг авах төсөл хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь хүүхдүүдийн нүдээр ертөнцийг харж тэдний дуу хоолойг нь хүргэх байсан юм л да. Тэгэхээр та бүхэнд нэг хүүгийн түүхийг хуваалцъя. Энэ хүү маань 13-аас 14 орчим настай. Хүүгийн ээж нь өдөр болгон янз бүрийн цагийн ажил хийж харин аав нь хорт хавдрын улмаас ихэнхдээ эмнэлэгт хэвтдэг байж л дээ. Мөн ойролцоогоор 2 болон 5 настай 2 дүүтэй. Инхээр манай хүү гэрийн эзэн болж таарч байгаа юм л да. Ээж нь ажилдаа завгүй, аав нь эмнэлэгт байх хойгоор дүүнрээ асрах хэрэгтэй болсон. Иймээс тэр сургуулаа орхихоос өөр аргагүй болсон. Энэ бол ганцхан тохиолдол биш. Монголд яг ийм нөхцөлд амьдарч дүүнрээ асрах үүрэг хүлээсэн олон хүүхэд байдаг. Бид түүнээс чи өөртөө юу хүсдэг вэ? Хэрвээ ичид байсан бол өөртөө юу хийх вэ гэж асуухад тэр өөрийнхөө тухай бараг яриаггүй. Харин үргэлжил би машинтай болвол дүүнрээ сургуульд нь хүргэж өгөхөд илүү амар болно. Эсвэл гэрээхэндээ ус зөөхөд амар хэлбэр болно гэх хариултыг өгч байсан юм. Түүний бүх хариулт өөртөө биш, зөвхөн гэр бүлийнхээ төлөө байсан. Тэр өөрийгөө болон өөрийнхөө юу хүсэж байгааг бараг боддоггүй. Гэхдээ энэ хүү ердөө л 13-аас 14 настай хүүхэд шүү дээ. Ийм хэмжээний хариуцлага түүний насанд агтан шүү дээ. Харин бид төслийн дараагаар түүний мөрөөдлийг асуухад тэрээр ирээдүйд гэрэл зурагчин болохыг хүсэж байгаагаа хэлсэн юм. Мэдээж хүүхдийн мөрөөдөл цаг хугацааны явцад олон өөрчлөгддөг. Гэхдээ магадгүй хизээ нэг өдөр тэр энэ мөчөө иргэн санаж урлагийн талаар бас уран бүтээлчийн тухай суралцах юм билүү? Энэ нь надад энгийн санаанаас ч том өөрчлөлтийг авчирч болдгийн байна гэх итгэлийг өгсөн юм. Иргэний нийгэм тэр дундаа хөгжлийн байгууллагт ажиллаж байгаа хүмүүсийг ер нь нөгөө том зүрхтэй гэж ингэж тодорхойлдог тий. Тэгэхээр нөгөө альва байгууллага гэдэг өөрөө оршин тогтнож хөгжихдээ бол тодорхой зорилгын дор нэгддэг. Тэгэхээр манай байгууллагын үндсэн одоо нэг концепц нь бол бид нар орон нутгийн оролцоонд тулгуурлаж иргэд олон нийтийн хөгжлийг дэмжих гэдэг дээрээ бид нар илүү их анхаарлаа хандуулдаг. Энэ ч утгаараа бид нар 8 салбар дээр нийт 10,000 гаруй өрөх 15,000 хүүхдийн одоо эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, чанартай боловсрол эзэмших суур хэрэгцээг хангах үйлчилгээг бид нар жил болгон хүргээд ингээ ажиллаж байна.
Одоо баг хүүхэд маань багшилж байгаа. Яг өсвөл зорилгынхаа төлөө олон хүүхдүүдийг бас сургаж хүмүүжүүлэх, олон хүүхдийгээ бас ингээд гэр бүл шиг хайраар дүүрэн багш болохын төлөө ажиллаад эхэлж гисэн явж байна. Тэгээд маш их бахархаж байна. Би том болоод тань шиг багш болно. Good Mongolia. Энэ жил Монгол дахь суурин төлөөлөгчийн газар үүсгэн байгуулагдсны 20 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь биднийг үргэлж дэмжиж ирсэн хандивлагчид, Монгол улсын засгийн газар, төрийн ордон болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд, хамтран ажиллагч байгууллагуудын үнэтэй хувь нэмэр, хамтын ажиллагааны үр дүн гэж бодож байна. Мөн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Ирэх 20 жилд бидэнтэй хамт байж нэг зүрх сэтгэлээр тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж, дэмжин гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.